Сэлбэт дэд төвтэй холбоотой асуудал дээр яг одоо ийм их хэмжээний хагас их найдаар газар чөлөөлчөөд тэгээд маш хэмжээний хөрөнгө оруулалт хийчээд 2000 яндан устгаж ингээд бас ярьж иж болох байхаа. Яг ер нь цаашдаа бол одоо энэ ингээд нөө эхлэл тавигдчихээн ч гэдэг юм уу тийм ээ. Дараагийн газар чөлөөлтийн суурийг тавина ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар үзэхгүй бол бидний харин энэ нөгөө нэг юм нэг жутгаар нь тооцоод үзэхлээр нөтгүүд чинь бол маш өндөр болоод байна л да. Тэгээд би нөгөө газар чөлөөлтийн асуудал дээр анхаарал хандуулаад байгаа нь юу вэ гэхлээр энэ бас нэг юм засаг их хэмжээний мөнгийг газар чөлөөлтөнд зарцуулаад эхлэхлээр Улаанбаатар хотын бас юм газрын одоо үн ханштай одоо газрын зах зээлэнд бас их нөлөөлнө. Тэгэхээр нөө хилцээрүүдээ яаж хийж ийн тийм ээ яг тэр мэрийгээ одоо бас яг зах зээлийн зарчим руу айлуулах нөгөө ойртуулсан байдлаар явуулахгүй бол дараа нь ингээд нөгөө нэг юм Улаанбаатар хотынхаа газрын үнийг бүр хит хөөрөгдөөд тэгээд дараа нь ингээд янз бүрийн одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй болчих үедээ гэсэн бас нэг юм болгоомжлол байна. Яа тэгэхээр анх удаа шахуу бас ийм их хэмжээний одоо хөрөнгө оруулалтаар газар чөлөөлөх үйл ажиллагаа бас одоо ийм далаацтай байдлаар хэрэгжиж гин гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр бас их анхаарал сайн байна гэж хэлэх байна. Баярлалаа. За Жаргалан гишүүн одоо нийтлэг чухал асуулт сууж байна. Тэгээ Улаанбаатар хотынхан бол мэрийжл байгаа бах. Тэгээ гишүүнийхээ хувьд хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдэд энэ гэр оролдод дахин төлөвлөлтийн газрыг өгөөд одоо тэр гэр ороллын дунд ийм соёлтой компаниудыг төв офисыг ч юм уу үйлдвэрийн өргөтгөлийг оруулж очих нь бол маш зөв шттэ. Одоо жишээ нь Апо компани үйлдвэрийн өргөтгөлөө барихаар бол тэнд 30 айлтай тохироод газрын өгөөд тэр хавийн бүх хүмүүс ажилд ороод гэртээгээ ойрхон ажилтай болгоод тэгээд соёл нь тэнд хамт очоод ингээ явчих юм бол өгсөн юм бодолтой байдаг. Ерөөсөө энэ газын талаар судалж байгаа байлгүй. Газаа одоо яаралтай нэвтрүүлээд газ хэрглэж хайлууд одоо гэр боллоор их байгаа штэ. Энэ дээр одоо нийслэлийн маань анхаараарай гэж хэлье.